За сайн бацхан уу. Өнөөдөр бас нэгэн чухал хоёр юм хүргэн. За тавчхан бөгөөд бас илүү ойлгомжтой ярих хичээе. За өдрийн мэнд бүгдэнд нь. За өнөөдөр хэдүүлээ Binance-ын биржийн арилжааны шимтгэлийн тухай. За ихэнх бас шинэ хүмүүс маань арилжааны шимтгэлээ яг хитэн одоо хуваар хасагдаад байгаа вэ гэдгээ төдийлөн бас мэдгүй байх шиг гэдэг надаас бас асууж байна. За тэр тухай мэдээллийг хаанаас харж болох вэ гэдгийг ярьж өгөн. Дээрээс нь найзын урддаг системийг буюу invite friends-ийг линкийг ямар урамшуулаар яаж ашиглах боломжтой юм бэ гэдэг тухай бас хүргэнэ. За нэлийн бас урт бичлэг болж магадгүй. Тэгэхээр та бүхэн маань анхааралтай сонсоорой. Аль болох хүмүүс сэрэмжлүүлэг болох өгөөжтэй мэдээллийг хүргэх гэж зорж байгаа. За нэгдүгээр эхлээд та бүхэн дашборд хэсэг рүүгээ ороод энд одоо тогтнол хэрэглэгч гэсэн энэ бичиг байна. За ID-ний харталд энэ дөр дарангууд ер нь одоо энэ шимтгэлийн тухай мэдээлэлүүд харагдаж байгаа. За тэгэхээр одоо юу витра буюу зарлага, за депозит буюу орлогын шимтгэл, за дээрэс нь трейд фи буюу арилжаа хийхэд ямар шимтгэл авагддсан бэ гэдэг тухай мэдээллүүд энд харагдаж байгаа. За эхлээд ингээ оронгууд хараад одоо fit travel limit буюу шилжүүлгийн зарлагын хэмжээ харагдаж байна. За би бол тогтмол хэрэглэгч гэдэг статустай байгаа бол миний зарлагын хэмжээ бол одоо ийм хэмжээний буст юм байна гэдгийг ингээ харчиж болох нэ гэсэн үг. За хэрвээ та VIP бол VIP 1 бол бас ийм юм байна. Зарлагын дээд хэмжээ ийм буст юм байна. 24 цагийн лимит нь бол ийм юм байна гэдгийг харж байна. За ингээд доошоо 9 VIP байгаа. Мэдээж энэ бол нөгөө хэр олон жил одоо Binance-тай хамт байгаа. Дээрэс нь одоо хэр хэмжээний санхүүгийн одоо балансыг дасанд эргэлддэг вэ гэдгээс хамаарат энэ бол VIP нь бол өөрчлөгдөд явна. За дээрэс нь бас мөнгө төлж VIP-га дээшлүүлэх, гишүүнчлэлд орох гэдэг юм ийм арга замуудаар бол лимитийг бол өөрчлөх боломжтой байдаг. Travel лимитийг, зарлагын лимитийг. За дараагийн нэг хэлэх цаа зүйл нь арилжаа хийхэд хичнээн хэмжээний фи буюу шимтгэл төлдөг вэ гэдгийг энэ хэсгээс харж болно. За хэдүүлээ харъя. За VIP биш trading fee гэдэг рүү ингээ оронгууд за тогтмол хэрэглэгч буюу за миний статусын хувьд бол за 0.1% шимтгэл бол төлөгдөж байгаа. За тэгэхээр та бүхэн харж байна. 0.1 за хэрвээ VIP 1 байсан бол 0.09% энэ дандаа хуваар явж байгааг та бүхэн дээр анзаарж байгаа. Ийм хувийн шимтгэл бол төлөгдөд явдаг байх нэ. За тэгэхээр энийг бас та бүхэн өөрийнхөө энэ settings хэсэг рүү орж харах боломжтой. За дараагийн нэг зүйл нь тавчхан ярихад referral link гэж буюу invite friends буюу найзаа урах систем гэж байгаа. За тэр системийн тухай бас хүргэе гэж бодсон. За ийш ингээд referral гэдэг рүү оронгууд бүр анх 2017-8 онд Binance бүртгүүлж ирсэн үеийг бодвол бас арай өөрчлөгдсөн харагдсан. Гэхдээ сүүлийн үед бол би ерөөсөө линк энэ төр тараагаагүй учраас бас хамтдаа харцгаая. За миний хувьд бол нэг 50 хэдэн одоо хүн байдаг л үү дээ. Миний линкээр бүртгүүлсэн тийм байдаг баха. Гэхдээ нөгөө анх одоо дөнгөжл энийг ингээд ухаж дүнгээл судалж явахдаа л нөгөө 17-8 онд л эрчтэй судалж ирсэн үедээ л яг үхээр линкээр тараагаал явж исэн. Яг үнэ хэлэхэд одоо бас айхтар бүр нарийн ингэж нөгөө тэтгэврийн урамшуул авах юм байна гэдгийг бол бүр амар нарийн бас мэдгүй л тараасан байх гэж би одоо бодод байгаа. Тухайд одоо ингээ харах юм бол бас илүү боломжтой гэсэн. За рефералын хувьд Binance дээр хоёр төрлийн реферал байдаг. За нэг удаагийн урамшуулал бүхий light referral, за стандарт гэсэн ийм хоёр төрлийн реферал гэдэг. За light referral-ийн хувьд бол та light referral-а хин нэгэнд өгөөд ID хэлбэрээр нь за эсвэл линк хэлбэрээр нь хин нэгэнд өгөөд тэр хүн чинь бүртгүүлээд KYC-га хийгээд 50-аас дээш долларын депозит хийсэн тохиолдолд танд нэг удаа буцаагаад
100 USDT-ийн voucher юу cashback өгдөг гэсэн үг. Энэ бол нэг удаа ингээд авах боломжтой урамшуул. За хэрвээ би нэг удаа ингээд авахгүй тогтмол ер нь байнгын одоо найзаар ирсэн системийн урамшуул авна гэж үзвэл энэ стандарт гэдэг рүү дарах хэрэгтэй. Стандарт гэдэг рүү дарахаар яах юм гэхээр таны линкээр бүртгүүлсэн хүн болгоны арилжаа болгоноос тасралтгүй тогтмол их бага хэмжээнд хамаагүй нэг хэсэг байж байгаа л нэг жоохон USDT төр ч юм уу, хэсэг байж байгаа л Doge ч юм уу, хэсэг байж байгаа нэг ганц хоёр одоо ship ч юм уу, ингээл тухайн хүн таны линкээр бүртгүүлсэн хүн маань ямар төрлийн ямар хослол дээр арилжаа хийн тэр хэмжээгээрээ урамшуул чинь ороод л явдаг гэсэн. Би анх урамшуул ороод байгаагаа мэдэхгүй ерөөхдөө бол ингээл жоохон байж байгаа л миний таасанд нэг Ethereum, Bitcoin ороод эсвэл жоохон бүр жоохон Satoshi ороод эсвэл нэг USDT төр нэг ганц 2 5 10 доллар ороод ахаар гайхаал байсан чинь яасан гэсэн чи энэ тогтмол рефералын линк тараасантай холбоотой бас балансууд бол хөрхөн нэмэгдээд ингэ байд юм байна. Тэгэхээр та бүхэн бас линкээ тараагаарай. Хэрвээ бас шинээр одоо огт Binance-ийн юу байхгүй бол би энэ бичлэгний дооталд өөрийнхөө линкийг тавина. Тэгээд та бүхэн маань миний линкээр бас бүртгүүлээрэй гэж зөвлөе. За тэгээд за дараагийн миний нэг чухал хэлэх гээд байгаа санаа юу гэхээр намайг анх энэ салбарыг судалж байхад ч тэр 17 6 7 8 онуудад тэр за одоо ингээд жоохон групп дээрээ одоо team Ponzi scam Lorium бити ингээд хүмүүс мөнгө алдаад шүү гэдэг сэрэмжлүүлэг постыг шеэрлэхэд хүртэл хүмүүс над руу хувь чатаар орж ирээд чи ингээд баг юугаа мэддгийн ч гэдэг юм янз бүрийн хандлага байдаг. За тэр хүмүүсээс нэлээд илүү хүмүүс анхч бас надаас энэ асуултыг асууж лээсэн одоо ч бас зарим нэг хүмүүс асууж л байна. Чи ч гэсэн адилхан линк тараадаг үстэй. Ер нь одоо ягаад чи emblem marketing-ийг ингээд бүр эсэргүүцээд байгаа юм бэ? Адилхан л хүн оруулж линк тарааж та нар хүнд мэдээлэл хүргэж ашиг одоо олж байгаа бидтэй гэдэг асуултыг бол надаас бас зөндөө хүмүүс асууж байна. Тэгээд тэр хүмүүст зориулаад би өөрийнхөө ажилласан өөрийнхөө ингээд мэдрэгдэж байгаа тэр зүйлээ та бүхэндээ хуваалцъя. Нэгдүгээр крипто гэдэг энэ салбарт рефералын линк бол зүй ёсоор байдаг. Найз урах систем бол угаасаа байдаг. За ганцхан криптож биш. Ер нь одоо хин амнаас амд те хэрэглэгчээс хэрэглэгч рүү дамжсан энэ том одоо маркетинг бол өөрөө дэлхийн нийтийн бүх худалдаа үйлчлэгээний салбарт бол хэрэгжээд явж байгаа. Энийг бол хинч одоо 100% үүсгэх боломжгүй ийм том маркетинг систем байна. Магадгүй одоо бидний мэддэг Табо юу ч үгүй тийм үү. Тэр том үйлдвэрүүд занштай осны ихч бай. Компьютер гэдэг юм уу одоо тийм физикал худалдаач бай. Одоо виртуал худалдаач бай. Юу ч бай. Бүгд юм чинь энэ реферал гэдэг зүйл бол байгаа. Энийг бол үүсгээгүй. Гол нь миний зүгээр тэр emblem маркетингт бити ингэж орох чи гэж яагаад байгааг одоо тий эсэргүүцээд байгаа тэр мөн чанар тэр рефералын одоо онцлогийг бид нэр яаж ойлгох хэвтэй юм бэ гэхээр нэгдүгээр би криптод реферал тараадгүй гэвэл тараадаг. Гэхдээ би миний одоо дижитал болон энэ BTC Bitcoin гэдэг байгаа, бирж гэдэг байгаа энэ салбараас авч байгаа, өгөөж хүртэж байгаа санхүүгийн их усүр нь энэ реферал тарааснаас 100% хизээч хамааралтай байдаггүй юм шүү. Реферал тараах гэдэг бол энэ санхүүгийн одоо миний сонирхон судалдаг, хоббигоороо судалдаг энэ салбарын тодорхой нэг одоо хүнд хүргэх, тэ олон нийтийг бүрдүүлэх, комьюнити үүсгэх, бусдад одоо таниулах гэдэг нэг маркетингийн тодорхой нэг хэсэг болохоос биш миний энэ салбараас олж болох орлогын хэмжээг тодорхойлдоггүй юм а гэдгийг дахин хэлье. Тийм учраас би одоо тэр 100% зөвхөн рефералаараа цалин олдог, зөвхөн баруун зүүн талдаа орлого одоо хүн хийж орлого нь тодорхойлогддог тэр системийг бол эрс эсэргүүцдэг юм шүү гэдгийг бас хэлээ. Тэгээд анхлан сонирхож байгаа хүмүүс маань та нар энэ шинж чанарыг ялгаатай бөгөөд одоо өөр байгаа энэ шинж чанарыг бас
илүү анхаарч те болгоомжтой хандаарай гэж зөвлөе. Би бол хизээч одоо эмблем маркетингийг дэмжихгүй. Тийм учраас миний үзэл бодол бол яг л эндэл байх болно. Өөрийнхөө одоо сонирхон судалдаг салбарыг тэр сүлжээ хийдэг гэдэг байгаа. Сүлжээний эмблемийг одоо энтэй адилхан гэж хүмүүст ойлгуулад байгаа хүмүүсээс энэ өөрийнхөө энэ салбарыг бол хамгаалах болно гэдгийг дахин хэлье. Би их бага хэмжээгээр чадахгүй хэмжээгээрээ бичлэг оруулж хүмүүст мэдээлэл хүргээд байгаа нь ерөөсөө л энэ эмблем маркетинг болон за крипто валют гэдэг энэ хоёр зүйлийг хүмүүс салгаж ойлгоосоо. Крипто валют гэдэг маань өөр санхүүгийн технологийн хөгжил бүр дэлхийн одоо эдийн засгийн байдлыг ингээд аваад үзэх юм бол бүр тодорхой хэмжээний эдийн засгийг бүрдүүлдэг ийм нэг сегмент болоод өнөөдөр дэлхийн нийтээр хөгжиж байгаа юм шүү гэдгийг хүмүүст таниулах гэж байгаа миний бас нэг өчүүхэн одоо хүсэл байгаа. Тийм учраас би алхам тутамдаа энийг бүр хүмүүст хэлмээр санагдаад байдаг юм шүү. Тэгэхээр та бүхэн бас ойлгож хүлээж аваарай. За би ахаад хэлье. Хизээч миний сонирхон судалдаг энэ бирж крипто валют гэдэг энэ салбар маань зөвхөн реферал тарааснараа миний орлого тодорхойлогддгүй юм аа. Баруун зүүндээ хүн илсүүлснээрээ эсвэл реферала хэр олон хүнд тарааснараа миний ашиг орлого өгөөж бол тодорхойлогдохгүй юм шүү. Тэрүүгээрээ нөгөө заавал баруун талдаа хүн оруулж зүүн талдаа хүн оруулж цалин авдаг тэр эмблем маркетинг гэдэг зүйлээс чинь тис хөндлөн өөр ойлголтоо гэдгийг дахин хэлье. Тэгээд өнөөдөр жоохон сунжирсан юм ярьчих шиг боллоо. Яа тэгэхээр энэ бол миний яг дотор ингээд олон хүн асууж исэн яг буцалж исэн зүйл. Тэгээд ойлгох хүмүүс нь ойлгоод бүгд хамтдаа энэ салбараа илүү цаашаа олон улсын түвшинд нь за магадгүй илүү боловсронгуй те илүү одоо хөгжил талаас нь харж өгөөжөө бас бодтойгоор хүртэх талаас нь илүү одоо хамтдаа суралцах болно гэдгийг хэлье. За бүгдэнд нь амжилт хүсье, баярлалаа.